98 төгс цувралын өнөөдрийн дугаараар Колумбийн хөлбөмбөгийн нэгэн домогт мөчийн талаар яхаар бэлдсэн байна. За хөлбөмбөг үздэг хүмүүс дундаас бол одоо энэ мөчийг мэдгүй харж байгаагүй сонсож байгаа хүмүүс хоорохоо Колумбийн домогч хаалгач Рене Игита Англи хэсэг хийсэн нөхцөл тоглолтын дээр одоо иржгүй бөмбөгийг урагшаага биеэрээ унж одоо хөлөө артлаараа дэшээ гаргаж иж өсгийгөөрөө тааж бөмбөгийг холдуулж байгаа энэ хаалт бол одоо хөлбөмбөгийн төгөнд домог болж үлдсэн байдаг. Scorpion kick буюу одоо хилэнцгийн өршөөлөлт гэх юм да тийм ээ. Алдартай болсон байдаг. Тэгээд энэ тоглогч болон хаалтын талаар хэдүүлээ ярилцъя. Сэмбэнө пипэкэс явж таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За Рене Игитагийн хувьд бол Колумбийн Медельин хотод бол төрж өссөн. Ажилтны ангийн гэр бүлд өссөн. Нийгэм эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдал донд одоо шорон дээр хөлбөмбөг тоглож бол өссөн Рене Игитагийн хувьд. За тэгээд одоо энгийн классик бөмбөг зөвхөр цохилт хаадаг хаалгач гэхээсээ илүү Рене Игитагийн хувьд бол одоо юм техникийн гүйцэтгэл сайтай, довтлооны мэдрэмжтэй, тургуулын талбайгаас гарч тоглодог ийм хөлбөмбөгийг бол үзүүлж байсан. За тэгээд одоо орчин үеийн sweeper keeper гэдэг чинь одоо хамгийн том жишээ нь бол мэдээж Мануэл Нойер тийм ээ. За тодорхой хэмжээнд одоо Эдерсон Морайс, Алисон Бекер, Виктор Валдес гэдэг зарим хаалгачд бол тодорхой хэмжээнд яригдаг ч гэсэн ер нь бол номер 1 мэдээж Мануэл Нойер. Тэр бүхэн энэ хаалгачдад ийм скиллтэй байхаас өмнө ингэж нэрлэгдэх байгаас өмнө Рене Игита бол хаалгачд ингэж тоглож болд юм уу гэмээр тоглолтуудыг үзүүлдэг байсан. Заримтай нь харьцуулахад бол одоо бүр илүү тэгж тоглолдог байсан. За илүү нэмэлт хамгаалагч болж тоглолдог, төвийн хагас дээр очиж такл хийдэг те. Эсрэг багийн товтлогчдыг бол одоо тогтмол байнгын хууралт хийж хуурдаг. За нэг бүр алдартай гол байдаг шүү дээ. Бүр ингээд өөрөөхөө 16 тэндээс бөмбөг аваад хуурж бүр ингээ баруун зүгээрээр хуурж явсаар байгаа эсрэг хаалганд гол хийдэг. Бүр тэр бас л супер голуудын яг. Ийм одоо сонирхолтой тоглогч бол байдаг. За тэгээд ийм гоё ардгар үстэй. Тэгээд маш өндөр одоо эрсдэлтэй тоглолтыг үзүүлдэг. Гэхдээ үзүүштэй гоё тоглолтыг үзүүлдэг. За энээс нь ч болоод колумбчууд фанатууд бол El Loco буюу одоо галзуу ир гэж нэрлсэн байдаг. За тэгээд тоглолт болгоныг бол ийм үзүүштэй, сонирхолтой, хайр татсан тий уур амьсгал оруулсан тоглолт бол болж одоо Колумбийн футболито гэдэг соёл тий хөлбөмбөгийн соёлд бол маш их өнгө уур амьсгал бол оруулж ирсэн байгаа. За хуучны цагийн Европ тасалжуулагчид бол айгу хуваагддаг ус Рене Игита тэр харин колумбчууд бол түн хайртай байсан. За тэгээд одоо энэ нөгөө нэг эрсдэл өндөртэй тоглолт нь бол бас одоо мундаг амжилтанд хүргэсэн юм байна. Эсвэл жинхэнэ сүрэлд хүргэсэн юм байна. За 1989 оны Copa Libertadores тэмцээнд бол Atletico Nacional клуб төрүүлэхэд бол гол тоглогчийн нэг нь байсан. За Copa Libertadores гэдэг бол бидний одоо хамгийн төгөөмөл мэддэг твийн хэмжээний одоо клубын твийн хэмжээний тэмцээн бол мэдээж аваргуудын лиг шүү дээ. Европын аваргуудын лиг, Европын хөлбөмбөгийн холбооны. За Азийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лиг гэж байгаа. Champions League Elite гэдэг нэртэй явдаг болсон. Африк хөлбөмбөгийн холбооны аваргуудын лиг гэж байгаа. За харин юунд бол Өмнөд Америкийн буюу CONMEBOL-ийн клубүүдийн оргил тэмцээн бол Libertadores байдаг. За ингээд 1989 оны Copa Libertadores тэмцээнд бол юуны Колумбийн Atletico Nacional клубтэй төрүүлэхэд бол одоо хамгийн гол тоглогч нь бол байсан. За харин үүний дараа буюу 1999 онд 90 онд уучлаарай. Итали улсын дэлхийн аварга шалралт тэмцээнд Камерунтай хийжсэн тоглолтод бол бөмбөг авчаад Рожер Мила домогт товтлогч Рожер Милаг хуурах гэж байгаад бөмбөг таслуулаад баг голын шугамны тэнд хуурах гэж оролдож байгаа таслуулаад бөмбөг алдажсэн. За энэ гол нь өөрөө Колумбиг 90 оны дэлхийн аваргаас мулталж байсан. За ийм одоо өндөр эрсдэлтэй ийм тоглолтыг бол хийдэг сонирхолтой хаалгач байсан. За харин нөгөө нэг алдартай мөч хэзээ болсон байг бол 1995 оны 9 сарын 6-нд домогт Wembley цэнгэлдэхэд. За одоогийн бид нарын үзэж байгаа шинэ Wembley гэдэг байгаа шүү дээ. Энэ Wembley бол 2007 онд шинэ засвар хийж ашиглалтанд орсон. За шинэ засвар хийж ашиглалтанд орохдоо бол Англи улсын Италийн 21 хүртэлх насныхны жигшээ баг хоорондоо тоглож би андург бол 3-3-аар тэнцдэг санагдаж байна. Яг шинэ Wembley-гийн анхны тоглолт. За тэрнээс өмнөх нь бол одоо хуучин Wembley байсан. Яг бүр шинжилж одоо орчин үеийн боловсрол Wembley байсан. За энэ Wembley Лондон хотод 95 оны 9 сарын 6-нд Колумб зочлон ирж бол шоугийн нөхсөг тоглолт бол хийсэн. За тэгээ нөхсөг тоглолтод бол одоо Английн фанатууд бол одоо ийм болгоомжсон хамгаалтын ийм тоглолтод бас мэдээж дассан ийм хөлбөмбөг бол одоо үздэг байсан. Тим хөлбөмбөг дассан байсан. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows.
За ингээд тоглолтын тооны харьцаа тэгдэг байгаа энэ ийм үед бол Jamie Redknapp төвийн хагас тийм ээ. Одоо Harry Redknapp-ийн дүү. Та хэд бол одоо Sky Sports дээр Premier League анализ хамт хийгээд одоо нөгөө хэдтэй Jamie Carragher, Roy Keane, Gary Neville-тэй хамт анализ хийж байгаа юм зөндөө харсан баг. Jamie Redknapp хөндлөн дамжуулт өгөө тэр нь жоохон хэтрүүлээд одоо явуулчихсан оновчгүй дамжуулт явсан. За тэгээ хажуугийн шүүгч бол отон даа өргөцсөн байсан тэр үед бол одоо отон явангууд өргөдөг байсан. Одоо бол тоцоо дуусгаад байгаа шүү дээ ихэнхдээ тийм ээ. Тэгээд отон өргөцсөн байсан гэхдээ шүүгч бол тэрийг анзаарахгүй тоохгүй явуулсан. За ингээ байж итл бөмбөг бол одоо яг хаалгач шүү нилээн дээгүүр ирж байгааг бол Рене Игита анзаарсан. За тэгэнгүүтээ урагшаага гიშгээд сул орон зай гарангуудаа үсрээд бие урагшаа цээжээ урагшаага хийж хөлөөрөө хоошоо савж үсрээд хоёр өсгийгөөрөө бөмбөгийг хааж цааш нь холдуулж гаргасан. За энэ мөч бол одоо Wembley зингэлгийг сэргээсэн аим оруулсан гэж. Тэгээ одоо Wembley зингэлт тэр чигээрээ одоо босдирж алга ташчтай одоо энэ нөхсөг уйдгартай унтаа байсан энэ тоглолтыг бол амь оруулж одоо үзүүштэй шоу болгосон гэж бас онцолсон байт юм бэлээ. Тэгээд энэ мөч бол одоо хөлбөмбөгийн түүхэнд бичигдүүлсэн юм гой мөч бол байдаг. За гэхдээ энийг Игитагийн хувьд бол энэ мөчийг одоо юу гэдэг зүгээр тэр үед нь гинт ингэж шийдсэн бол бас байгаагүй. Юу гэхээр өөрөө дараа нь энийхээ талаар ярихдаа бол хэдэн жилийн өмнө яг энэ тоглолтоос хэдэн жилийн өмнө Коломбод байхдаа нэг юм хүүхдийн тоглоомны рекламны зураг авалтанд бол орж исэн. За тэр тоглоом дээр бол одоо ингэж одоо хилэнцэн өшөглөлт хийж бол бөмбөг цэвэрлж байгаагаар бол зураг авалт болоод хийж исэн байт юм бэлээ. Доороо матрас тавьж байгаа ингэж үсэрч исэн гэдэг. А тэгээд тэнцэнээсээ санаа аваад тэрнээсээ хойш нэлийн хэдэн жил бэлтгэл дээр бол туршиж үзсэн, олон жил бэлдсэн. Тэгээд бол ийм гоё боломж гарсан үедээ хөлбөмбөг хүмүүс ингэж гоё хайр хүргэх, гоё энтертейн болох, гоё шоу болох, үзэж байгаа хүмүүстээ гоё мэдрэмж өгөхтэй. Ийм зорилгоор хамгийн байж болохоор олон хүнд хүрэх энэ цаг мөчт нь бол би энийг хийнэ гэж зорж бэлдэж байсан гэж ярьж исэн юм байлээ. За тэгээд талбайгаас гадна бол Рене Игита бас нэлээд хэдэн асуудал орж исэн. 1993 онд бол 7 сарын ял авч шоронд орж исэн удаатай. За юу болсон бэ гэхэд тэр үеийн одоо Колумбиг бол одоо өстэй нэр үнэхээр дайны талбар болгож исэн. Медижин хотын drug lord хар тамхины одоо картелийн босс Пабло Эскобар бол одоо юу яасан байсан. Карлос Молина гэдэг бас нэг одоо хар тамхины 8 том нөхрийн одоо охиныг бол одоо Пабло Эскобарын картел барьцсан юм хэрэг бол гарч ирсэн. За тэгээд энэ дунд бол яасан бэ гэхээр Рене Игита голынх нь хүн болж одоо хооронд нь явж зохицуултыг нь хийж Карлос Молинагийн охиныг бол одоо Пабло Эскобарын картелээс суллаж өгч ирсэн юм билээ. За үүнийхээ төлөө Карлос Молинагаас бол $64,000 мөнгө төлбөр авч ирсэн байдаг. За ингээд энэ нь бол одоо Колумбийн хуулинд бол хүн барьцаалах гэмт хэрэгээс ашиг олсон гэдэг утга ийм хуулийг зөрчиж тургуулсан юм билээ. Тэгээд тургуулад дээрээс нь 7 сарын ял бол авсан байдаг. За тэгээд хоригдсныхаа дараа асуухтаа би бол хөлбөмбөгчөө би одоо энэ хүн барьцаалах хуулийн талаар бол би юм мэдгүй гэж хэлжсэн байт юм бэлээ. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. За одоо бол та хэд харах юм бол Рене Игита Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо, олон улсын хөлбөмбөгийн холбооны том үйл ажиллагаа юмнууд дээр бол айгүй олон явж идэг. За бас Вазиньята энэ жилийн дэлхийн аваргын домог Вазиньята бас уулзаад явж байгаа их гоё зураг бас гарсан байлээ. Та хэд маань харж байгаа бах тийм. Тэгээд сонирхолтой бөмбөгтэй тоглолттой, үзүүштэй, entertaining тесттэй ячч магадгүй ийм сонирхолтой хаалгач болол байсан. Одоо 59 настай 90-ад онд бол одоо хөлбөмбөгийнхаа эд үеийг өнгөрөөсөн 1.75 өндөртэй ийм хаалгач байсан. Тэгэхээр ер нь хаалгачийн стандартаар бол бас жижиг ийм хаалгач байсан. За мэргэжлийн карьертаа яг лигийн хүрээнд бол 40 гоолыг бас оруулж байсан. За тэгээ Колумбийн шгшогийн төлөө 3 гол оруулж ирсэн. За тэгээд бусад тэмцээнүүдийг оруулах юм бол бас дахиад хэд хэдэн гоолтой ерөнхийдөө мэргэжлийн карьертаа бол 50 орчим гоолтой хаалгач болол байдаг. За зодог тайлхтаа бас зүгээр зодог тайлаагүй 2005 онд 39 настайдаа одоо drug test-нд фейлдээд Авкас гэдэг клубт одоо тоглож байхдаа бол drug test-нд фейлдээд бол хальт зодог тайлжсэн удаатай. За тэгэнгүүтээ 2 жилийн дараа эргэж ирсэн. За тэгэнгүүтээ Венесуелийн Гуарос гэдэг клубт тоглоод дараа нь Колумбийн 2 дугаар лигийн Депортиво Рио Негро клубт тоглож ирсэн. За дараа нь Депортиво Перейра гэдэг клубт бас тоглож ирсэн. За ингээд эцсийн үр дүнд бол одоо 2010 оны 1 сард 44 настайд Америкийн хөлбөмбөгөөс албан ёсоор одоо үрд бол зодог тайлсан байдаг. Ийм одоо маш өнгөлөг одоо Колумбчууд шигээ, Колумбийн бэлэг тэмдэг шигээ, Колумбийнхаа далбаа шигээ ийм өнгөлөг олон өнгөтэй сонирхолтой, характертай, карьертай ийм тоглогчдод байсан. За одоо ч бас үйл ажиллагаа юмнуудад оролцоод идэхтэй байдаг ийм сонирхолтой хүн байгаамаа. Тэгээд Колумбийн хөлбөмбөгтэй холбоотой өнөөдрийн дугаарыг нэрээд өндөрлж байна. 48-48 түүхийн ерөнхий мэдээлэлч ажиллаж байгаа Freshpack, Feedback болон MCS Coca-Cola-гийн хамт олондоо маш их баярлалаа.